өглөөний мэд. Сайхан амарсан. За өглөөний мэндээ. Өглөө одоо 8 цаг болж байна. Өнөөдөр бол нэлээ ажилтаа өдөр бас нэг ажлынхаа нэг өдрийг бас та бүхэнд бас нээлттэй хуваалцъя гэж байгаамаа. Өнөөдөр шаард төгжрөл харьцангуй гайгүй байна тийм ээ. Урданд чинь ерөнхийдөө бол яг төгжрөлтөө бид нар чинь урсгал дагаал явчихдаг нэг 40-50 минут яваад ажилдаа очдог. Одоо бол нэг 20-30 минут очиод байх шиг байна тийм ээ. Өчигдөр чуулган 22 цаг 4 минут хүртэл хуралдсан. Өглөө 10-аас эхлээд орой 10 цаг хүртэл гэсэн өөрөөр хэлбэл 12 цаг. Нэлээд олон асуудал 14-5 асуудал хэлсэн санагдаж байна. За өнөөдөр чуулган бас одоо 17 асуудал хэлсэн. Энэ хүмүүс ирэх байгаа юм аа. Алт юм байна. Ажилтаа ирдэг. Мэдээ сайхан амарсан уу? Сайхан. Би ирсэн байна. Хоёр хууль яриад байгаа шүү. Нэг нь гадаад ажил хүчний хууль, нөгөөт нь хөрөнгө оруулалт гэдэг. Энэ хоёрыг засгийн газар байрсан. Сонсоод оруулах болгох. Чуулганы нэг зуралтай хэлэхэд бэлэн болж байна. 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгт суралтаа дэст мэдэгдэе. Тэгэхээр байна оролцох ажлыг сурах хүмүүсээ та тэгдэж болгочихгүй. Энэ адилхан одоо зөв ажлыг сурах юм шиг. Биш жадлан гişүү байдаг энэ бас нэгтгэж хилцэх байх шүү та. Ачаа хөлөө. Энэ нөгөө маргааш хуралдахын танаар одоо зурвал. Тийм. Ойлголт нэмэлтээр шатрын хөнгөлөх чөлөөлөх. Энэ өчигдөр бас авчихгүй таастай. Зя одоо орой 7 хагас болж байна. Ерөнхийдөө үндсэн ажлаа дуусч байна. Одоос ганцны уулзалтууд хийх бичих цаасаа харна. Ингээд 9 цаг үед л дуусна да. Өдөртөө 12-оос 14 цаг ажиллаж байгаа. Чуулган завсарлагч байгууллагаас ачаал ихтэй байгаа. Ихтэй яг үгтэй. Олон жилээс ч ачаалтай ажиллаж сурцсан л гайгүй. Өнөөдрийнхөө ажлыг ингээд дуусгая.